зочноор та бүхэндээ маш гоё ирч хүчтэй full energy гэдэг одоо гоё төвийг үүсгэн байгуулсан Fabrilic компани бизнесийг одоо Эрдэнэ хоттой хөгжүүлж яваа гайхамшигтай ирч хүчээр дүүрэн дэлгэр цэцэг захиралтайгаа уулзж байна. Тэгээд өнөөдөр бид хоёр маань Fabrilic-ийн амьдралд хэрхэн яаж нөлөөсөн, яг юу болсон юм бэ гэдэг талаараа гоё илэн далангуу нээлттэй гоё ярилцах болно. Тэгээд орой минь хүргье дэлгэр цэцэг захиралтай. За баярлалаа. Орой минь хүргэе. Сайхан намарч иж байна уу? Сайхан намарч байна уу? Ажил сайн уу? За, миний дуу сонсогдож байна уу манайхаа? Сонсогдож байна. Сайхан сонсогдож байна. За, ямар ч байсан энэ гоё буландаа урьсан одоо догидо баярлалаа. За, тэгээд ерөнхийдөө бол Fabrilic компанитай уулзраад одоо 3 жилийн нүрийг үзэж байна. 3 дахь намартаа одоо золгож байна. Вау, ямар гоё юм. За тэгэхээр би одоо танаас хамгийн түрүүнд одоо зочдоос асуудаг асуулт маань яг ямар учраас яаж явж байгаад те Fabrilic компанитай уулзсан бэ? Юу тохиолдсон бэ? Анх яаж хэрхэн яаж ID дугаараа авч ийсэн тэр дурсамжаасаа гоё хуваалцаач ээ. За 3 жилийн өмнө бол ерөнхийдөө бол ингээд өөрийгөө маш их сонсдог, өглөө эрт босдог. За ямар нэгэн байдлаар надад нэг юм дутагтаад байгаагаа мэдэрдэг. За тэгээд энд тэнд очиж маш их сайхан сургалтуудад оролцдог, олон нийтийн арга хэмжээнд оролцдог, маш их идэвхтэй. За тэгээд тийм одоо дүр төрхтэй байсан юм байна. За тэгээд яг 9 сарын эхний өдрүүдээс ахвал сар эхлэнгүүт ерөнхийдөө бол яг л ерөөсөө эмнэлгийн бизнес хий гэж шийдээд эмнэлгийн бизнесүүдийг судалж эхэлсэн. Тэгээ яг энэ бизнест бол намайг урьж спонсорлсон хүн бол байхгүй. За миний хоёр хөө чимээг байж байгаа ээж нь ингээд гоё телевизээр гарч байгаа шүү дээ хоёроо. За ингээд урьж спонсорлсон хүн бол байхгүй. Зараар явж байгаад бол ерөнхийдөө бол Fabrilic-ийн бизнестэйгээ учирсан. За Fabrilic компаниг ерөнхийдөө бол яагаад сонгоод хийх болсон бэ гэхлээр ер нь бол яг энэ одоо эмнэлгийн бизнесийг ингэж хийх болсон ер нь бүгдийг сонсож үзсэн, судалж үзсэн. Аль нь амьдралд илүү ойрхон байхын тий аль нь илүү ашигтай байхын аль нь надад илүү одоо тий өгөөжтэй байхын гэж одоо судалж үзэж байгаад Fabrilic-ийн бизнесийг сонгосон. За энэ бизнест бол одоо спонсорлоод одоо хин нэгний урилгаар бол энэ бизнест ороогүй зүгээр зараар явж байгаад одоо зараар явж байгаад спонсортойгоо учирсан. Тэгээд яг нэг одоо тэр өдрүүдэд нэг дотроос минь нэг тийм мэдрэмж төрөөд одоо энэ байгаа залуунаас ирч хүчтэй за ингээд мэдлэг чадварч гэх юм уу те энэ ямар нэгэн байдлаар би нэг юм хийхгүй бол болохгүй нэ гэдэг мэдрэмж ерөнхийдөө бол цээжинд сэтгэлд байгаад байсан. За тэгээд өөр нэг бизнес юм хий гэдэг инхээр одоо ажлын байр хүний нөөц те за дээрэс нь яг 3 жилийн өмнө бол 2 жаахан хүүхэдтэй 5 настай том хүү маань 5 настай дунд хүү маань одоо 3 настай юм 2 жаахан хүүхэдтэй давхар ажиллаа хийдэг юм байсан. За миний хувьд бол үндсэн ажил маань Орхон аймагта тэнгэр даатгалын салбарын захирлаар ажилладаг. За ажилмаач гэсэндээ надад маш гоё тийм ажлаа хүртэл ингээд нэг гоё ажил санагддаг. Тэгээ ажилдаа хүртэл дуртай байсан учраас энэ ажлаа хийнгээ давхар юм ярьдаг, давхар хийдэг. Одоо тийм ажил надад огрох юм байна гэж бодоод ерөөсөө л эмнэлгийн бизнес хийх шийдсэн. Тэгээд яг 9 сарын 1-ээс ахуулаад сар эхлэнгүүт ерөөсөө бүгдийг судалж явсан. Бүгдийг судалж явж байгаад ихт одоо ээжтэйгээ юу гэж тохирж орж ирлээ. За чи тийшээ сууж наадхнаас ол. За тэнгүүт ерөөсөө ингээл бүгдийг судалж явж байгаа. За нэг өглөө ингээд бас яг ингээд бас өглөөрт босцсон ингээл өөрийгөө сонсоол юмаа бичээл ерөнхийдөө л ингээл мөрөөдөөл те төлөвлөөл нэг л гоё юм надад амьдралд маань ирэх гээд байгааг би мэдэрсэн. За ингээд байжсэн чинь нэг одоо ногоон хүртэхтэй нэг юм ихтэй өглөө эрт болсон 7 цагт алхаж ирсэн. 3 дугаар микрон тэр ингээ хажуугаараа гараад нэг ирч хүчтэй юм ихтэй алхаж ирсэн. За ингээд эмнэлгийн бизнес Fabrilic компаниг ингээд би маркетингийн танилцуулнаа, сонирхох хүн байвал ирээрээ гэв. За тэгээд ерөнхийдөө бол надад эрт болсон тий
эрт босоод ингээд явж байгаа надад таалагдсан. Тэгээд тэр үед бас нөгөө нэг өглөөний гайхамшиг гэдэг одоо групп маань одоо маш их идэвхтэй, хүчтэйгээр нэг хэсэг чи одоо ер нь л хүн болгон хичээж одоо өглөөний гайхамшиг хэрэгжүүлэхийг хичээдэг байлаа шүү дээ. Тэр үед чи би бол бас өглөөний гайхамшиг эрдэнэт группт нэлээд идэвхтэй хаана одоо тэ хог цэвэрлэн тэрэнд нь очин хаан сайн үйл сайн тэрэнд нь очин өглөө болгон дандаа гоё ингээл өглөөрт боссонгоо цагаа бүртгүүлдэг. За тэгэл нөгөө сорилд оролцдог нэлээд идэвхтэй тэгж байдаг байсан. За тэгэл тэр өглөө одоо өөрийн спонсор Баянзал одоо топтойгоо спонсортойгоо одоо яг тэр одоо лайвын доор зараар уулзаад өдөр 12 цагаас очио гэдэг. Ингээ Public компанида ерөнхийдөө бол маркетингийн сонсож үзсэн. Маркетингийн сонсоод үзсэн чи ерөнхийдөө бол би бол нөгөө нэг эхлээд ерөнхийдөө бол нөгөө оноо баалыг ерөнхийдөө маш сайн тэгж бүр А-Б-г ойлгоогүй. Гэхдээ миний нөгөө нэг ажлын одоо давуу тал гэх юм бол би дандаа нөгөө нэг борлуулалтын дээр ажилладаг байсан учраас би мөнгөн дүнгээр нь л сонссон. 8.7 сая төгрөгийн борлуулалтын дээр ажиллаад энэ компани захирал цолонд хүрээд 8.7 сая төгрөгийн борлуулалтаар захирал цолог нээлгээд байх юм бол энэ бизнес амархан юм биш үү гэж харсан. За тэгвэл энэ тооцооны үе дээр чинь одоо энэ 21 хоног чинь захирал болъё. Дараагийнх дээр нь ахлах болъё. Дараагийнх дээр нь мөнгө болъё. Он гарахаас өмнө тэгээд алтан захирал болоод байр марийг чи аваад ерөөсө бүгдийг нь аваад тэгэл ерөөсө хийх юма багасгаал 2020 одоо 2020 онд ингээд нөгөө он гарангуут миний ажил эхлэн тэрнээс өмнө л ерөөсө амжуулъя гэж ерөнхийдөө бол дотроо ботсон. За тэгээ хамгийн түрүүнд одоо каталогоо авч ирээд нөхөртөө хэлж ирсэн. За би энэ бизнес рүү орохоор боллоо. Би энэ бизнесийг бүрстэй ингээд л та яг ингээд бүрстэй дэлхийн давцанд нэрээр дуурсах хийхээр боллоо. Тэр үед чи их л тийм сүр дөөлөнтэйгээр нөхөртөө хэлжсэн. Нөхөр маань урдаас инээгээл за манай ажлаар дүүр ийм ном барьсан хүмүүс явдгийг тэгэл өөрөө л мэдхгүй гэж надад хэлсэн. Тэгээд нөгөө өөрөө л мэдхгүй юу гэж хэлсэн надад боломж те. Одоо нөгөө нэг би цааргалаагүй, хориглоогүй, намайг чи хийл гэж хэлсэн. Тэгэл ханцуу шамлал ерөнхийдөө бол энэ 21 хоногт би зориулт өгж ажиллах юм байна гэд юу яжсэн хүүхдүүдээ би ээж дээр арангаа ээж дээр аваач өгөөд тэр 21 хоногт ингээд ханцуу шамлаад пабликийн бизнесийнхаа захирал төрсэн. За тэгээд дараагийн удаа ахлах захирал, мөнгөн захирал гээл ерөнхийдөө бол зорж ажиллаж исэн. Тэгээд ингээл ерөнхийдөө бол давшингүй тэгж ажилласан. Тэгээд хамгийн анхны цалингаар одоо ингээл за ичээл аваач нөхөртэй харуулаад ичийг л үйлч ингээ ярьж ин ажлыг хийх юм шигсэн үг байл. Хамгийн анхны цалингаар 700 мянган төгрөг авдартай ичээл ичээ аваад тэгэл ахтуу хамаатансаа даа байж ичээ паблик сая игээл ичээ авчлаа штэ гэж ингээл ярьж исэн өдрүүд одоо саяхан бит байна. Тэгээд одоо энэ бизнест ингээд ажиллаад 3 жил болсон байна. 3 жилийн хугацаанд маш их зүйлсийг энэ бизнесээс сурсан. Анхнаасаа алсын хараатай хийсэн, анхнаасаа амбицтай хийсэн. За ингээд ерөнхийдөө бол удаагүй паблик компанид ажиллаад удаагүй байж байгаа л одоо тий одоо амжилтын баяраа тэмдэглэх ч юм уу тий ингээл юмасаа мэдэхгүй байсан ч л ерөөсө урд нь гараад би тэгжсэн би ингэж энэ бизнесийг хийсэн байхгүй тэгсэн байхгүй гэж цалингаа үзүүлээл тэр нөгөө чат групп бичээстэй тасралтгүй эмоц реакцаар ингээл ажилуулаад эдийг хүрсэн байна. Тэгээд энэ хугацаанд 3 жилийн хугацаанд ажиллаа хийсэн дунд нь сая 2019 2020 оны 12 сарын 15-нд 3 дахь хүү маань төрөөд ингээд 3 хүүтэй за тэгээд энэ хугацаанд одоо пабликийн бизнесээс ерөөс 1.21 хоног одоо цалин алдалгүйгээр улам их цалингаа ахиулаад маш амжилттайгаар ажиллаж байна. Ингээд ерөнхийдөө бол ингэж учирж ийлаа. За тэгээд дээг захирал маань бол ярих зүйл бол маш ихтэй, маш гоё сонинд олон хүмүүс сонсохоор орж ирээд дэмжигч нар нь маш их комментиг бичсэн. Төгсгөл хэсэгт нь одоо ойрч өгнө. За зураг төв хөвгүүлэн гэдэг энэ булан дээр те яг энэ зургийг яг хаана хавлж ив. Ер нь таны хамгийн анхны тайз яг ямар тайз байв? Тайзан дээр одоо яг гарах мэдрэмж танд ямар санагддаг вэ? Маш олон тайзан дээр гарсан юм шүү дээ. Тэгэхээр Монголын тайз, дэлхийн тайз ер нь одоо тайзны бүсгүй болох тэр мэдрэмжээсээ гоё хуваалцаач.
За миний хувьд болохоор манайхаа би одоо энэ тайзыг бол үнэхээр мартаж чаддаггүй, ярих болгонд тэ огшдог, сэтгэл огшдог. За дээрэс нь өөрөө энэ тайзныхаа ингээд клипэнд орсон учраас ингээд тэр одоо ингээд дуугаа тэр үеэ би ингээд байнга өөрөө ингээд сонсдог. Одоо Туркийн тайз би одоо энэ бизнест анх эхлээд ороход бол одоо намайг ороход Туркийн аялал зарлагдчихсэн. Яг тэр үед одоо Ганзээд захирал маань, Хатнаад Оржоо 2 захирал маань ингээд хүмүүс маань Италид одоо аялж ирсэн. За тэгэл яг тэр үед ч гэсэндээ би энэ одоо Турк аялна гэж бүр яг л ингэж харж ирсэн. Яг тэр хүмүүсийн ингээд лайвыг үзэл яг өөрөө очсон аялсан юм шиг мэдрэмж төрөөл бүр догтлоо тий баярлалаа л биш яг л би аялна би явна гэж харж ирсэн. Яг тэрүүгээрээ миний хамгийн анхны жилийн аялал Туркийн одоо Турк улсын аялал байсан. Коронавитой холбогдуулаад Турк улсын анхны жилийн маань аялал 1 жил хойш төглөөд 2021 оны 10 сард одоо гэр бүлээрээ одоо 1700 хүний тайзан дээр дэлхийн 42 орны хүмүүс донд би ингээд Монголиа гэж нэрийг дуудуулаад тий хоёр аавынхаа нэрийг дуудуулаад эндээс ч камер тэндээс ч камер энэ гоё хувцастайгаа ингээд хүмүүс надаас ингээд зураг авахуулъя гэж ингээд тал талаас ингэж ирсэн мэдрэмж. Тэгээд дөрвөн цолыг нэрийг тий дөрвөн цолыг захирал мөнгөн захирал тий алтан захирал гэх дөрвөн цолыг зэрэг хаасан гэл ингээд дуудуулаад тэгэл тэр орсуудын тэр хөдөлж байгаа реакц эмоц тий одоо ч ингээд бүр ингээд маш гоё байсан. Тэгээ энэ дээлийг би яг тэр тайзан дээрээ энэ гоёлыг би тэр тайзан дээрээ зориулж ийжсэн. За яг энэ одоогийн зураг болохоор яг тэр тайзнаас ирээд одоо хотод Ганзай захирлынхаа сургалтын дээр одоо яг тэр үеийн зураг байна. Тэгээд тэр мэдрэмж маш гоё байсан. Тэгээд Туркийн одоо Анталия хотод 5 одтой Starlight одоо зочид буудалд 10 хоногтэй коктейл, бааху, одоо тэ вино юу бүх юм өнгөө. Скрап одоо тэ тав бүх юм өнгөө ингээл ерөөсөө ингээл нөгөө жинс мэнснүүд чи ингээл овоолсон гүзээлцгээ нэг чи ингээл ерөөсөө ингээл ямар гоё ямарсан юм үнэхээр жаргасан. Тэгээд анх удаа юу явсан? Анх удаа далай үзчихсэн. Анх удаа одоо тэг хил гарч үзчихсэн. За тэг би ингэж бодсон байхгүй ер нь бол би бол нөгөө нэг Хангай аймгийн Тэгэр сумын охин. За энэ дээрээ оюутан болоод ерөнхийдөө бол ингээл гадагшаач явж үзээгүй байсан. Гэхдээ ер нь тэгээ бодсон. Маш гайхалтай бизнест ороо тэв дэлхий хаалгасаад тий ингээд Туркийн тайзан дээр тэгээд одоо бүх орны тий 42 орны хүмүүс дунд ороод ингээд байж тэр хүмүүс дандаа гэр бүлээрээ тайзан дээр гарч ирсэн. Ямар том бизнест ороод ирсэн бэ гээ ямар гоё гэр бүлийн бизнес вэ гэдгийг тэнд харсан. За тэгээд одоо нөхөртэйгээ 10 хоног одоо зочид буудалд тий бүх юм өнгөө зочид буудалд тэгээ маш гоё тансаг зочид буудалд ингээд тий одоо ингээд байхад үнэхээр гоё байсан. Тэгээд далайн эрэг дээр ингээд үнэхээр жаргаж ирсэн шүү л гэж одоо тэрийг бол одоо миний хамгийн гоё тайз бол тэр байсан шүү. За энэ зураг болохоор манайхаа миний одоо 2 дахь удаагийн 2 дахь жилийн маань аялал сая 6 сард бас гэр бүлээрээ Вьетнам улсад 7 хоног бас үн төлбөргүйгээр компанийнхаа зардлаар шагнуулаад аялаад ирсэн. За Вьетнам оронд болохоор маш халуун тий. За тэгээд маш их үзэж харах юмтай. Бид нар Вьетнамын 6 орноор аялсан. За тэгээд надад тэр ингээд 1500 метрийн одоо дээрээс одоо ингээд дүүжин гүүрэн дээр гараад ингээд тэр ширэнгэн ой тий яаж бүтээсэн юм бол энэ бүхний гих мэдрэмж маш гоё байсан. За дээрээс нь ингээд бас л их гоё дурсамжийг энд ингээд бүтээгээд ирсэн. Энэ хугацаанд энд ингээд очил байж явах хугацаанд би бодсон л доо нэг томын нэг охин те ингээд энэ бизнест ороогүй бол те ингээд ирээн ч авч үзээгүй байсан юм ихтэй ингээд яваагүй байсан бол яах байсан бол амьдрал гайхалтай шүү те хүн хөдөлмөрлөж чадах юм бол биднэрт болохгүй бүтггүй зүйл чадахгүй мэдхгүй юм гэж байхгүй шүү гэдгийг бодоод ингээд маш их талархаад бас энэ бизнес одоо энэ аяллаасаа ирсэн тэгээ нөхөртөөгөө бас одоо Монголынхоо одоо том захирлуудтайгаа маш гоё аялсан. Наад зурагч нь болохоор Туркийн одоо бид нэр цаатлын тэр буудалд 10 хорог үн төлбөргүй чинь жаргалаа штэ ерөөсөө. Наад Туркийн тэр гоё халуухан байсан. Маш олон захирлуудын дээрээс нөгөө тайзны үгээ хэлээд баг бид нар тэнд очсон юм шиг мэдрэмжийг бас төрүүлж ирсэн. Нөгөө цагаан хувцастай нэг юу гоё байсан тэр зураг нь өөнөр болсон. Тэр бас тийм тэр цагаан хувцастай зураг гоё байсан. Тэгээд нөгөө нэг Туркийн нөгөө нэг хүмүүсийг ингээд нөгөө юу яагаад бичлэг хийсэн байсан байхгүй юу паблик гэдэг. Тэрэн дээр ингээд нөгөө тэр YouTube-ийн тэр гоё дуун дээр ингээд нөгөө компани нэгдсэн.
Тэр дуун дээр ингээд дунд нь гарсан. Тэгээ тэрийгээ бол би маш их сонсож одоо ингээд гоё ихтэй авч сонсох дуртай. Миний хоёр бол байж байгаараа ижихөө. Ямар гоё юм те. Гоё юм яваад штэ. За энэ юу болоод өгөрөө. За энэ болохоор яг юу яасан Туркт очиод эхнийхээ өдөр тэгэл нөгөө амраал өглөө нь босоод за далаа явъя гэж явсан. Тэгэл өглөө хүүтэн байгаа байх гэл тэгтэл халуун сэрүүгэн байгаа байх гэж одонгуудаа джинс өмд ингээл цамц момцтай нэг жоохон дулаалал гараад далаа хараа сэрүүгэн байгаа байх арай орох болоогүй байхаа гэж хүн байхгүйсэн. Бацсан ч нөгөө дорж хатна хоёр маань соёлох нь байсан. Гүй амар гоё дулаахан гоё байна гэж тэгсэн. Тэгэл үлдсэн ч далаа бүх бүлээхийн шууд хуцаа тайлал ороод тэгэл тэндээс нөгөө нар мандаал яг энэ далай дээр өөр хинч байхгүй байсан. Тэгэл би наачин бол өстой далай дээр бүр үнэхээр стрессээ тайлс орилсон. Бүр түлхээ бүр энэ бүр нөгөө хүмүүс энэ манай нөхөр намайг чанд одоо болооч хүмүүс чамаа гайхаж байгаа шүү дээ. Ингээд орилол ах юм ба далай миний урдаас ингээд түрээл ингээд маш гоё далай хүчтэй давлгаа яриад тэгжсэн сүүлдээ бүр намайг нөгөө яг өөрийнхөө орилол би нөгөө хамаг стресс хамаг одоо тий яг тэр далайн давлгаа надад яг энэ ирч хүчээр яг энэ одоо хүчтэй ирч хүчээр хүчтэй ингээд нөгөө нэг амжилтаар надад ирж ийн гэж ингээд өөртөө ингээд кодлол ингээд сүүлдээ нөгөөдөл чи намайг тоохоо ойлцсон. За энэ ерөөсөө л орилоод байх юм байна гэж өөртөө яваад тийм гоё байсан. Маш гоё их зүйлсийг үзсэн. Үнэхээр гайхалтай. Одоо өөр юу хэлэх вэ? Үнэхээр гоё зургуудаа яг очсон юм шиг мэдрэмж төрүүлж байна. Тэгээд маш гоё. Далаагаар аялсан байна. Маш олон хүмүүс далаа үзэх юмсан гэсэн байна. Тэгээд бүгдээрээ бас дараагийн Fabric компаниас зарладаг аяллуудад явах юм бол мэдээж далаа үзэх боломжтой. За тэгэхээр дээг захирлын маань ер нь Fabric-ийн брэнд бүтээгдэхүүнээс хамгийн түрүү цүнхэндээ авч явдаг эсвэл хэрэгэлдэг цүнхний одоо үнэнч тослогуудаас сурчлаад биш эсвэл өөрийнхөө одоо шинээр нээсэн full energy гэдэг одоо энэ төв байгаа шүү дээ. Энэ төвийг хэрхэн яаж нээх болов яг ямар үйл ажиллагаа явуулах вэ? Тэр талаараа бас гоё. Энэ манайхаа юу камерын эргүүлж болдог гэлөө? Болгүй яхаа. Би ингээд юмаа харуулж болох уу? Эндээсээ харуулах уу? Тийм өөрөө мэдээл та чөлөөтэй явуулж. Инхээр камер нь хаагдаад байна те доороо. За би болохоор одоо яг юу яасан байгаа манайхаа. Нөгөө нэг опс дээрээ full energy опс дээр ирсэн байгаа. Энийг гоё харин яаж аль дээр нь дарж яах юм? Уул ирэхгүй байна. Инхээр хаагдаад байна. За тэг ингээ харуулчих тий. За ингээд ерөнхийдөө однороо юу яасан манайхаа. Би чинь full energy ирч хүчээр дүүрэн гэдэг үгийг өөртөө кодлоод 20 жил болж байна. За гэхдээ ерөнхийдөө одоо оюутан байхдаа ажлын гараанд гарахдаа одоо бид нар чинь Facebook хэрэглэдэггүй байсан. Яхаа мессенжерийг хэрэглэдэг байсан. Мессенжерийнхаа нөгөө статус үгэн дээр одоо миний найзууд нь тэр үеэс намайг таньдаг байсан хүмүүс л баг мэдэндээ өглөө болгоо ингээл ирч хүчээр дүүрэнгээл орж ирдэг байсан. Хүмүүс ирч хүчээр дүүрэн шүү гэж тэгдэг. Би ер нь бол өөртөө тэр нөгөө нэг тэр үед чи одоо би тэд чи нөгөө маш олон сургалтуудад сурчаал хувь хүний брендинг бүтээх гэж ярьдаг шүү дээ тий. Яг тэр хувь хүний брендинг болохоор бүр олон жилийн өмнөөс одоо яг нөгөө нэг бүрдүүлсэн болов яаж исэн санаанд оронгүйгээр л би тэр энэ үгийг хэрэглэдэг байсан. Тэгээд яг одоо ингээл энэ үгтэй энэ full energy хүчээр дүүрэн гэсэн гоё одоо газар нээндээ маш гоё том цонхтой гэж боддог байсан. Маш гоё тогтлог тийм газар нээгээд ингээл ширээн дээрээ тогтоо суугаал ажиллаа гоё ирч хүчтэй хийндэ гэж боддог байсан. Хүсэл маань ерөнхийдөө бол биелсэн. Маш их тэгж төлөвлөж энэ төр ерөөсөө бодоогүй. Зүгээр ерөнхийдөө хүн гэ бодлынхаа хүнд бодоод яг өрнөж нэг трийг кодлол тэ үргэлж ирч хүчээр дүүрэн гэл ингээл байгаад байхаар тэр биелдэг юм шиг санагдсан. Тэгээд маш гоё юм газар. За эндээ ингээд юутай спиннингтэй.
За ингээд Эрдэнэт одоо анх удаа анхны спиннинг 6 жил болж байгаа энэ Макс спиннинг гэдэг туршлагатай маш мундаг бүсгүүчүүд донд. За ингээд маш гоё том юм гоё өрөөг тогтчуулаад за ингээд гоё юг фул энержигээ нийсээ. За фул энержи маань одоо яг ямар давуу талтай яг юу үйдэг газар вэ гэхэлэр манай Fabrilic компани болохоор ерөөсөө байхгүй юм байдаггүй. За миний баг өдөр болгон хэрэгэлдэг, өдөр болгон мөнгө зарцуулдаг зүйл юу гэсэн бэ гэхэлэр кофе уух байсан. За тэгэхээр Fabrilic компанид маань маш сайн чанарын кофенууд байдаг. Тэгэхээр яагаад би ингээд гоё хүмүүс кофегаар үйлчилж болохгүй вэ? Чимэг өгрэ. Болохгүй билээ гэж бодоод ингээд яг энэ пул энержигаа кофе билдес хаусаар ерөнхийдөө нээсээ. За миний байнгын хэрэгэлдэг зүйл бол кофе байна. Энэ коктейлүүд байна. Коктейлүүд манай энд гарч байгаа. За энэ ногоон соёолжороо би одоо маш гоё одоо ингээд нөгөө ногоонуудыг оруулаад ногоон смути гаргаж байгаа. За ингээд одоо матча цайгаа гаргаж чинь. За дээрээс нь ингээл чаа өртөө ус ч гэдэг юм уу, эслэг ч гэдэг юм уу гэд энэ бүтээгдэхүүнүүдийг ингээд яг үйлчлэгээний журмаар би ингээд гаргаж байгаа. За чимэг. За тэгээд ерөнхийдөө бол энэ газар маань ингээд давхар хүмүүст үйлчлэгээний байдлаар дээрээс нь опсын байдлаар ингээд хэрэгжиж байгаа. Тэгээд энэ газараа болохоор маш олон эмэгтэйчүүдийг одоо цуглуул бүрдүүлж тэгээд тэр олон эмэгтэй өөрөө гоё хүмүүстэй ярьсан баярлцаж суух дуртай юм байлээ. Тэгээд тэрнээсээ ч гэсэн гоё төчийг авдаг, хүнд гоё урам зориг өгөх дуртай, хүнээс урам зоригийг авах дуртай. Тэгэхээр тэр гоё ингээ газраа тэр юмаа энд одоо бий болгож ингэж ажиллаж байгаа. Тэгээд хамгийн хэрэгэлдэг зүйлс бол одоо энэ бүтээгдэхүүнийг онцлмоор байна. За кофенаас гадна би энэ хамгийн хэрэгэлдэг бүтээгдэхүүн бол энэ би энэ эслэгийг хэрэгжилж байгаа манайхаа 5 салдааны эслэг гэдэг энэ бүтээгдэхүүн одоо маш гоё одоо нөгөө өтгөнийг гаргаж өгдөг одоо тэгж гүйлгэж мүлгээд байхгүй. За дээрээс нь одоо ходоодны шахыг одоо эмчилж өгдөг 5 талааны эслэгийг хэрэглэсэн цагт бол ерөнхийдөө бол манайхаа заавал өтгөн гардаг. Энэ бүтээгдэхүүн маань энэ тооцооны үе дээр 55,000 төгрөгөөс 26,400 төгрөг болоод хямдарсан байгаа дээр би баг өдөрт одоо энийг дэндээ олныг одоо хүмүүсээс захиалга авч ийн хэрэглүүлж ийн маш их үр дүнтэй бүтээгдэхүүн шүү. Энийг онцолж хэлмээр байна. Вау, ямар гоё юм бэ. Бүр маш олон хүмүүсийн өрөөлийг нэг дор биелүүлсэн газар шүү дээ. Гоё өглөөдөө ирээд эрүүл мэндэд анхаарчих юм байна. Спиннинг гэж юм байна те. Дугуй дээр ингээд мөн те. За тэгэнгүүтээ коктейл цай одоо тэр кофе эднэр дандаа эрүүл мэндийн юмнууд ичиж. За амрах газар нь бас байж гин. Тэгэнгүүтээ бас гоё ярилцаа суух офс шиг тий одоо гэртээ чагаа юм шиг яасан гоё тухтай газар байна чи. Ер нь бол үзмээр юм байна. Тэгэхээр яг байршил нь хаана байрлаж байгаа вэ? Цагийн байр нь яг хэдэн сэтэн цагийн хооронд ажиллаж байгаа вэ? Тэр талаараа за манайха өглөө 7:30-аас сонгоогоод за тэгээд орой 8 цаг 30 минут хүртэл ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол нөгөө спиннинг маань өглөө 7-гийн анги эхэлдэг байхгүй юу? Тэгээд бид нарыг ирж ирэхэд эхний маань анги 8 цагаас стартгийн. Тэгээд 8 цаг гэхэд бид нар юмнуудаа эхнээс нь гаргацсан байдаг. Дараагийн анги маань ордог. За ингээ өглөөгүүрдээ бол үйлчлэгээгээ үзүүлдэг. Дундуур нь бид нар одоо ингээд маш гоё одоо ингээд бүтээгдэхүүнүүд тестрлүүлдэг, сургалтууд хийдэг. Энд орж ирээд хүүхдүүдтэйгээ орж ирээд маш гоё жимсний смути уух боломжтой. За гадуур бол одоо ингээд смутиг ингээд нөгөө бэлтцээр хийж байгаа бол манайх бол одоо яг жимсээр нүдэн дээр нь харуулад ийм жимсээр ингэж хийх үгээд харуулад яг жимсээр нь хийж байгаа шүү гэж хэлмээр байна. Ямар гоё. Одоо ингээд цаашдаа дэги одоо захирлаас би бас гоё асуумаар байна л да. Нөгөө фул энержи төвөөр үйлчлүүлэгч купон ч гэдэг юм уу те 10 удаа үйлчлүүлээд нэг удаа өнгөө удагч гэдэг юм уу эсвэл нөгөө гишүүнцлийн карт өгдөө шүү дээ. Хязгааргүй тим юм авах юм хэлгээд бас гоё юмнууд гаргаад идэв шүү дээ. Тийм бас эзүүл байдгүй эсвэл нөгөө бас 7 өдөр 7 өнгөөр үйлчлээд байдаг тийм бас өдрүүд
бас байт юм бэлээ. Кафенуудад өнөөдөр шар ундаанууд тийм төрөний үнэтэй мөнтэй ч гэдэг юм уу. Тэгхийн бол бас үйлчлүүлэгчд бас их ирэх байх гэж бодож байна. Наа санаагаа чинь бодож үзье. Баярлалаа. Тэгэж одоохондоо бодоогүй л байна. Одоо тэгтээ бодож үзье. Санаа авлаа. Баярлалаа. Яг гоё юм биш төс тээ. Би бол өөр үнэхээр баяр хүргэмээр байна. Үнэхээр супер юм хийсэн байна. Таньда маш их баяр хүргэе. Амжилт хүсье. Маш их хүмүүс вау Эрдэнэт рүү очно гэсэн байна. Одоо Шандаас очно гэж байна. Улаанбаатараас Эрдэнэт хэрэг ингээд ирээд ингээд байвал энараа гол нь ингээд нөгөө нэг одоо яг ингээд пабликт ийм байдаг гэдгийг энд бүгдийг харуулж байгаа. Дээрээс нь ингээд нөгөө хамтарч ажиллахад аюу гоё маш гоё боломжийн гэж ерөнхийдөө бол харж байгаа шүү. Сургалтууд байж байгаа. За тэгээ миний хувьд болохоор яг нөгөө амралтаа авсан байгаа. 10 сарын 26 хүртэл амралтаа авсан байгаа. За тэгээд хамтарч ажиллах захирлууд байвал холбогдоорой. Тэгээд Герман их ойрхон ерөөсөө зам гараад ингээд орчдөг болсон. Одоо ингээд хүүхдүүдтэйгээ эндээ ирсэн байна. Гэр ойрхон болохоор ажилд үнэхээр сайхан байдгийм байна. Бас тэрийг бас мэдэрч байна. За тэгээд захирлаасаа бас дараагийн асуудал болмаа. Ер нь одоо хүн амьдралдаа баримтлагдаг нэг зарчим гэж байдаг тийм альва бизнес өөрийнхөө амьдралд ямар зарчим баримтлагдаг вэ? Бизнесийн зорилго юу байна? Амьдралын зорилго одоо яг юу байна? Юугаар бахархаж, юунд одоо талархаж явдаг вэ? Энэ талаараа бас манай үзэгчдэд гоё хуваалцаарай. За ерөнхийдөө бол одоо нөгөө маш их бахархдаг зүйл бол гэр бүлээрээ аав ээжээрээ маш их бахархдаг. За тэгээ миний ерөнхийдөө бол боддог зүйл бол ерөнхийдөө нэг зорилгоч гэх юм уу ингээд цээжиндээ хадгалдаг зүйл гэх юм бол аав ээжийн гэрэлцэн охин байж тий ханийн гэрэлцэн хань үр хүүхдийн гэрэлцэн ээж байхыг л ерөнхийдөө боддог. За тэгээ ерөнхийдөө бол цаг хугацааг маш их тийм үн цэнэгүй байлгахыг ерөөсөө хүсдэггүй. Жоохон нялх хүүхдүүдтэй тий хүүхдүүдтэй маш их завгүй ээж болохоор одоо нэг тийм цаг хугацаа үнэгүй байлгах тий нэг тийм ер нь нэг тийм цаг хугацаанд амар тийм харан болсон байлээ. Ер нь тийм одоо бүр ч илүү их харан болдог болсон байна. Анхнаасаа нөгөө нэг гоё хүмүүстэй ингээд нөгөө ямар нэгэн зүйлд зорьсон шиг зориод ард нь гарахыг хичээдэг, яаж ядарч исэн ч хүрээсэн ч хичээдэг тийм одоо зарчимтай, тийм л ер нь хүндээ. Тэгээд дундаас нь хүмүүсийг шантраад цаг хугацаа их өрүүл тэрэндээ их харам ер нь бол гэрэлтэж амьдрал гэж бодож шүү дээ ер нь. Гэрэлтэй тань танаас бүр гэрэл цацраад байна. Наадлын хөрөгийг фул энержигээ бичсэн. Би бүр фул энержи гэдэг ингээд төв нээлээ гэд хамгийн түрүүнд тэр хаягийг нарчаад яг л дээг захирлын дүр төрх шууд ингээд нүдэнд ингээд шууд буусан. Тэгэхээр өөрийгөө үнэхээр брэнджүүлж чадж байгаа. Бас фабрик компанид өөрийн гэсэн трендийг үүсгэж чадж байгаа. Маш их баяр хүргье. Тэгээд миний одоо хөтэлдэг. Тэгээ фабрик миний амьдрал эргэн тойрондоо би ямар их гэрлийг цацруулж байгаа юм бэ гэдэг талаараа ярилцсан. Одоо дэлгэр цэцэг захиралтаа маш их талархлаа. Тэгээд амьдралд нь аз жаргал, эрүүл, сайн сайхан бүхний хүсэн өрөөй. За манай энэ одоо үзэж байгаа хүмүүсээс комент ирсэн байна. Орой минь гэсэн байна. Вау, дэги товтой хайртай шүү гэсэн байна. За дотоод хүч ихтэй бүсгүй шүү гэсэн байна. Агуу өөрчлөлтийг бүтээсэн мундаг бүсгүй шүү гэж байна. Үнэн ирч хүчтэй топ шүү. Улаанан шүү. Дэги топо гэж байна. Орой гэсэн байна. Маалда далаа үзэх юмсан гэсэн байна. Дэлхийг аялсан тайсны бүсгүй болно гэсэн байна. Вау, фул энержи болно байна гэж байгаа юм байна. Вау, ямар гоё юм бэ л гэсэн байна. За, гоё кофе шопта болох мөрөөдөлтэй би гэсэн байна. За, яг ийм газар нэнэ гэсэн байна. Эрдэнэтэд очивол заавал очно гэсэн байна. Вау, ямар гоё юм бэ гэдгсэн байна. За тэгээ үнэхээр ирч хүчээр дүүрэнгүй юм гэсэн байна. Гэрэлцэн бүсгүй шүү дээ гэж байна. За тэгээд ийм комментүүд ирсэн байна. Тэгээд баярлалаа. Өөрийнхөө үнэтэй цаг хугацаанаас надтай хуваалцсан танд маш баярлалаа. Магадгүй таны хэлээгүй эсвэл одоо яг энэхүү лайвыг маань хадгалаад YouTube суваг дээр 7 дугаар одоо
сувгийн ярилцлага гэдэг ингээд орчдөг. Энэ бичлэгүүд маань бүгдээрээ YouTube дээр давхар явдаг байгаа. Тэгэхээр таны бичлэг бол харагдчихна. Тэгэхээр та маань магадгүй таныг үзээд за энэ дээг гэдэг фабрикийн бизнесийг нь сонирхъя. Эсвэл тэр фул энержигээр нь үйлчлүүлэх бол яг хэрхэн яаж холбогдох вэ? Тэр талаараа бас надтай холбогдоорой гэд ингээд бас хүмүүст өөрийгөө хэлээд тэгээд хоёлаа ингээд нэвтрүүлгээ өндөрлөё. За манайхаа ерөнхийдөө бол ингээд дэлгэр цэцэг эрдэнэ чимээгээ монголоор бичсэн нэх гоё хөлөг онгоцсон дээр ингээд зогссон зураг байгаа. Тэгээд фэйсбүүкээр манайхаа холбогдоорой 94 35 49 12 гэсэн утастай байгаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ одоо лайвыг маань энэ бичлэгийг маань маш олон пабликлэгчуд бас үзэж байгаа юм байна. Тэгээд саяныхаа комент бичсэн бүсгүйчүүдэд маш их баярлалаа. Би чи ингээд та нараасаа өөрс гоё ингээд ярихаараа ирчих аваад ингээд л одоо бүр ингээд өөрөө догтлцдаг юм байхгүй юу? За тэгээ ерөнхийдөө бол фабрикийн бизнест одоо би ерөнхийдөө бол маш олон би мэрэгчлэр одоо өсөж байгаа юм байна, хөгжиж байгаа юм байна гэж харсан. Би сэтгэл зүйч болж байгаа юм байна. Би маш одоо чадварлаг борлуулагч болж байгаа юм байна. Би гүйцэтгэх захирал болж байгаа юм байна. Би эмнэлэг эмчилгээний мэдлэгтэй хүн болж байгаа юм байна. Би үйлчлэгч болж байгаа юм байна, тий. Би бизнесмен эмэгтэй болж байгаа юм байна гэх тий. Маш олон чадруудыг фабрикийн бизнес биднэрт өгдөг. За дээрээс нь маш гоё хүндлэлийг өгдөг тий. Тэр тайзан дээр гарах мэдрэмж ямар агуу байдаг вүлээ. Тэгэхээр алсаа хараарай. Тэргүй эмнэлэг бизнес бол одоо тий дэлхийн бизнес болцсон. Энэ өөрөө маркетинг нь намайг маш их дурлуулдаг. Одоо өчигдөр л бодож ийлээ. Үнэхээр гайхалтай маркетингтэй шүү. Яагаад энэ маркетингийг хүмүүс ойлгодгүй юм бол ийм гоё маркетингийг ингээл бодож ийлээ. Тэгэхээр ингээд та бүхэн маань алсаа хараарай. Саяхан хатан туулд захирал маань надад хэлсэн. Одоо ингээд миний 3 жил болж гин гэсэн чинь. За одоо л тэгээ чиний бизнесийг эхэлж гин те 3 жил одоо ингээл хийлээ чи одоо л бизнесийг эхэлж гин гэж хэлсэн. Надад ч гэсэн л тэгж юм тийм мэдрэмж төрсөн. Тэгээд фабрикийн бизнесийг бол ерөнхийдөө бол насаараа хийн те дээрээс нь өвлөгддөг бизнес өр хөвгттэй гоё юмыг бий болгож байгаа бүтээж байгаа те. Маш олон давуу талууд би фабрикийн бизнест байдаг. Маш гоё найз нөхөд байдаг, маш гоё хүндлэл байдаг, маш гоё хайр байдаг, маш гоё итгэл байдаг тий. Хүнийг одоо ингээд яаж хөдөлмөрлөөд эдий болцсон гэд ингээд эмгтээчүүдийг ч юм уу ингээд харахад тэр хүний хүндлэхгүй байхаа аргагүйгээр ингээд хүндлэхтэй тийм гоё сэтгэл төрүүлдэг. Ингээд эндээс бол хүн хандлага, харилцаа маш олон зүйлсийг авдаг. Дээрээс нь санхүүгийн эрхчлөө тий. За төрөөд байж их хүртэл одоо ихэн сүүний бонус гэдэг одоо улсаас өгч чадахгүй байгаа шүү дээ. 165 мянган төгрөгийг өгч ирсэн. Энийг би бол 3 дахь үеэр ингээд бүтэн жил авсан. Тэгээ гэрээсээ ингээд гоё хүүхдээ хараад ажиллая гэж корона болоод байхад цалин нэгч буурахгүйгээр ийм гоё боломжуудыг фабрик компанид одоо мэдэрсэн. Цаашдаа ч гэсэн энэ гоё одоо энэ гоё орчиндөө ингээд дуртай кофего чамж уугаал за смути уух уу, соёолж уух уу, цай уух уу, юуны цай уух уу, кофе уух уу, ямар кофе чанж уух уу гэл ингээл маш гоё орчинд ингээл аз жаргалтайгаар зүгээр кофе уунгаа би боломжийг л хүмүүст хэлж байна. Давхар хүүхдүүдээ сургууль цэцэрлэгтэн зөөж гин, давхар ажиллаа хийж гин, ийм гоё боломжийг те дарамт шахалт байхгүй. Өөрийнхөө сэтгэдэг, өөрийгөө хөгжүүлдэг, бусдад гэрэл хийгээ түгээдэг ийм гоё бизнес та бүхэн маань тий одоо тий итгэлтэйгээр алсаа хараад, ирээдүгээ хараад тий ингээд бүр яаж ч энэ бол зөв юм байна шүү гэдгийг хараад баг багаар ахт юм уу, цүм дайрж орж ирдэг юм уу энэ бизнестэй хүл тавиараа гэж олон бүсгүйчүүдтэй хэлмээрээ. Тэгээд одоо гоёлчтэй гоё гэдэг үгийг л хэлье да. Одоо өөр бүр одоо нөгөө нэг хэл хөгч багтаад байна. Тэгээд ийм гоё компанид бид нар зөв компанид авчирсан, зөв спонсорууд дундаа орсон тий. Дээрээс нь албан ёсны компани, зөв спонсорууд, зөв баг. Ингээ би фабрикийн бизнесийг ингээ боддгийм шүү дээ. Энэ тентгийн сүлжээ гэхлээр би нэгэндээ ингээл атаархсан, эсвэл ингээл арцалцсан тийм хүүхнүүд байдгийн юм шиг бол хүмүүс л боддгийм шиг байгаа. Фабрикийн бизнес тийм биш ээ. Манайхан фабрикийн бизнес өөр багийнхан байсан ч бид нэртээ баяр хүргээ талархаад ингээд тэ тэрч чаддаг тийм хүмүүс байдаг шүү. Анхнаас нь их маш гоё тийм уур амьсгалтайгаар зөвөр ингээд фабрикийн бизнесийг одоо тийм манай захирлууд дээд одоо энэ компанийн энэ одоо бизнесийг нутагшуулсан юм байлээ. Тэрийг бол би ингээд яг л би нэг 2 жилийн өмнө бодож ирсэн. Ямар гоё нутагшуулсан юм бэ те. Ингээ би бидээ ингээ баяр хүргэж чаддаг. Ямар мундаг хүмүүс юм бэ гэж ингэж харж ирсэн. Тэгээд тэр маань ч гэсэн улам ингээ баттай болоод ингээ байж байгаа. Тэгээд
Дэги бол ерөнхийдөө бол пабрлын бизнесийг бол одоо өөртөө бол анхнаасаа ирч хүчтэйгээр итгэлтэйгээр хийсэн. Нэг ч одоо энэ бизнесийг ингээд одоо хийж ийн гэдгээсээ хүнээс ичдэггүй. Анхнаасаа л би энэ бизнесийг хийхээр шийдсэн. Маш гоё бизнес, маш гоё маркетинг. Тэгэхээр цаашдаа ч гэсэн тийм байна. Тэгэхээр олон бүсгүйчүүд одоо өөрийгөө хайгаад явж байгаа, нэмэлт орлого хайгаад явж байгаа тий. Би хүмүүстэй хангаж хандхад пабрлын бизнес санхүүгийн эрх чөлөө байна. Пабрлын бизнест байр байна. Пабрлын бизнест машин байна. Пабрлын бизнест аялал байна. Пабрлын бизнест эрүүл мэнд байна. Пабрлын бизнест өнөөдөр хувьд суртал байна. Өнөөдөр миний өмссөн байгаа цамц пабрлын бизнес байна. Тэгэхээр бидний амьдралын бүх юм энэ пабрлын бизнест байгаа учраас сүлжээ гэдэг үгээр хязгаарлаж хэн нэгний чадахгүй гэсэн тэр хүний чадахгүй үгэнд өөрийгөө унгааж битгий боломжоо алдаарай. Та эрч хүчтэй, эрэг энергитэй, дандаа болчтой бүтэж байгаа хүмүүс дунд ороод ирэх юм бол та ч гэсэн өсдөг юм аа. Эхлээд дээгэж гэсэн чадахгүй мэдрэмж төржил байсан шүү дээ. Чадах юм шиг, чадахгүй юм шиг уйлдс хүрээлтэй. Тэгэл спонсортой загнуулаад хурцлагдаал чадна штэ гэж ингэж нэг өдөр босч ирснээр болмоорчгүй санагдаал тэгэхээр хүн өсөгдөг бид нар сургадаг тийм одоо дээр чин одоо туршлагатай спонсор зөндөө байгаа учраас үнэхээр л та энийг зөв гэж бодож ивэл ингээд гоёор хүлээж аваад ирээдүгөө хараад алсан хараад яг өнөөдрийг биш алсан хараад гэрээ гэж одоо паблагчууд хэлмээр байна. Тэгээд та нартаа маш их гоё амжилтыг хүсье. Шинэ семинарын жил эхэлсэн байна. Удахгүй дэлхийн дараагийн аялал зарлагдах бах. Тэгээд одоо бол ерөнхийдөө бол ерөөсөө л пабрлик дэгийг болсон шүү дээ. Пабрлийнхаа машиныг унжийн, ертөнцийнхээ хамгийн анхны автомашины хөтөлбөрт оролцоод машин авсан. Маш гоё машина унаад өдөрж ингээ ажлуудаа хийгээл үр хөвгдөд зөөгөөл ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олоод тэгэл хөдөлгөл хөлс ингээл бүх боломж тэнд ерөнхийдөө байдаг шүү дээ манайхан Тэгэхээр гоё боломжийг ингээд гоё зөв нүдээр хараарай. Одоо нөгөө өнгөрсөн баларсан тэр сүлжээ нөгөө нэг одоо буруу юм одоо өнгөрсөн шүү. Энд бол нөөтийн баримт нь хүртэл ирдэг альбиасны компани байгаа шүү гэдгийг дахин хэлмээр байна. Тэгээд бүгд нь дахин амжилт хүсье. Маш их баярлалаа. За маш их талархлаа. Үнэхээр хайхамшигтай супер бүсгүй юм аа. Танаараа маш их бахархаж जैन, таньдаа маш их одоо хайр хүрж जैन Энэ бизнест одоо ийм гайхамшигтай хүмүүс л хамтарч ажилладаг юм амжилтанд хүрдэг шүү гэдгийг тод жишээ болж өгсөн. Үнэхээр их талархлаа. За хинтигээс Эрдэнэтэд шууд очно гэж байна. За ингээд бүгдөө зүрх мөрхөө явуулаад ингээд хайр дурлал зарлаад маш их хайртай шүү гэж энэ эрүүлийн хаац жаргал, эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө юу амьдралд нь өөртөө өсдөг бүх сайн бүхнийг хүсэн өрөө амжилтаар одоо цалгиж байх болтугай, эрч хүчээр дүүрэн байх болтугай. Ингээд маш их баярлалаа. Тэгээд ингээд дэвтрүүлгээ өндөрлөё. Сайхан амарцгаагаарай. За сайхан амараа манайхаа бүгдээрэнд нь хайртай шүү. Үргэлж гоё урмыг барьмалаа. Баярлалаа.